За ер нь худалдаа үйлдвэрлэл эрхлэж байгаа аж ахуй нэгж худалдааны томоохон төв захууд ашиг орлого нэмэгдэж байвал аюулгүй байдал хариуцлага гэдгийг анхаарахгүй байгааг хэлж байна. Хүн амын ихэнх нь аж амьдралаа залгуулж байгаа хот хөдөөний олон хүн төвлөрдөг их хөлийн газар бол олон улсын нарантуул худалдааны төвөө. Олон хүний эд хөрөнгө амнаас энэ газрын аюулгүй ажиллагаа орчинтой хамааралтай учраас нийслэлийн онцгой байдлын албанаас үе үеийн энд галын аюулгүй ажиллагаатай холбоотойгоор шалгалт хийж хяналт тавьдагч өнөөдөр энд шингэрүүлсэн хий гаснаас үүдсэн аюул байгааг худалдаа эрхлэгч түрээслэгч ярьсан юм а. Одоо энэ өргөтгөлийн за танайгаа ороод үзэх юм бол одоо энэ дотор ингээд за баг миний мэдгээр баг 50-60 гуанз байна. Бүгд газ хэрглэж байна. Хадагла за аюулгүй байдлаас нь ажилуулт юм а гэж бодоход хүн одоо ингээд хүүтгэндээ ороод газ асгаад яг тэр хугацаанд айгүй хордож байгаа байхгүй юу. Газ ерөөсөө газ гэдэг нь үнэхээр асуудалтай. Одоо бид нар чи ингээд өдөржингөө ингээд махитл ингээд ажиллаж байна. Тэгэнгүүт юу яа штэ. Гуансанд ороод хоол идэж штэ. Тэгэхэд гуансанд ороод хоол идэхэд за яг гуанснуудын галын зааварчилгаа өгдөг байлгүй. Гэхдээ л миний хувьд бол амар байдаг. Дүүрэн газ том боллонтой газ нь дүүрэн байдаг. Тэр үнэхээр одоо тэгээд дэлбэрэх юм бол тэр олон гуансанд хоол идж байгаа хүмүүс чинь тэгэл тэрчгээрээ тэгэл байхгүй. Мангаар хорддог байхгүй. Тэгэхээр одоо тэрийг одоо энэ уул нь болиулээ гэдэг тэгсэн 90 сар яг албан ёсоор одоо тэр галын одоо онцгой байдлын газараас бол одоо миний бодлоор бол явах хэвээр. Үнэхээр хүмүүс айж ин хоёрын хооронд ингээд даарж баг тэр дэлбэрж өгчээсэнс баг хүлдэж өгөхийгээ тэгж байгаа шүү дээ хүмүүс. Тэгэхэд л одоо за ингээд албан ёсоор хүмүүс явахаа л гэж л одоо явахгүй шүү дээ. Онцгой ойл тэр галын юунаас яагаад мэдэгдэл өгч яагаад явахгүй байгаа юм. За нарантуул захын эргэн тойрон дох эдгээр цайны газрууд бүгд ийм газ хэрэглэдгээс гаднах чимэглэгт худалдаа эрхэлж байгаа хүмүүс өвлийн хүйтэнд мөн газар халаадаг тэн ажиллаулдаг байна. Тэднийг буруудах аргагүй энд ихэнх нэмэгтэйчүүд ажилдаг болохоор өвлийн тэсгэм хүйтэнд амьдралаа залгуулахын тулд ийм аргаар өвлжиж ажиллаж байна. Өнгөрсөн удаа цайны газрын газ дэлбэрч гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын нүүр ам нь түлэгдэж эд хөрөнгөөрөө хохирсон бол мөн ийм чимэглэгт газар халаалт тавьж байсан нь аюул давуулсан гэж байлаа. Манай энэ өргөтгөл дотор гэтэл одоо тийм юу хэлж штэ 2 гантаар дэлбэрсэн өчнөө хүн түлэгдсэн бүр тийм том амар тийм гатан гэж байгаа штэ барилгын тэр гатан хүртэл дэш ингээд цөм татаад гээд тэр газ чинь дэлбэрэхээр аюултай юм лээ штэ юу цөөхөн тооны хэдэн улсад хэрэгэлсэн сураг байна лээ тэгээд эмигээд боловсон тэгээд чинь бид нар ч гэсэн өөрсдөө дургу байгаа тийм энэ хүмүүсээ сургалтанд хамруултын гэсэн яг энэ газан дээр ажиллаж байгаа хүмүүсээ тэрийг нь тийм мэддэг хүмүүс нь бол яг байхгүй шүү дээ. Одоо ингээд ажил гэрээгүй ямар ч хариуцлага газар нийлүүлж байгаа шүү дээ. Юу юм чинь. Ер нь цайны газар бүгд газар ажиллах уу тийм? Энэ өргөдгөл бол бүгд л газтай байгаа. Яваад үзэхгүй танаар. Манай цайны газрын хувьд юу газны хэрэглээ ажиллуулах талын аюулгүй байдлын зааварчилгаа ер нь хэр сайн мэдчихэдэг байна. Зааварчилгаа гэдэг энэ юу байдаг шүү дээ. Тэр хөтөлдөг энэ төтрээр л байж. Сургууль явагддаг шүү. Энэ мөр газ хийдэг газраас. За нийслэл үйлчлэгээ эрхэлдэг хүнс барааны зах болоод бөөний худалдааны төвүүд за мөн шингэрүүлсэн түвшний худалдаа хийдэг аж ахуй нэгжүүд галын аюулгүй байдал гамшиг ослын үед ажиллах бэлэн байдал хангалтгүй шалгалтад байнга бүгдэрч албан шаардлага тавьснаас өөрөөр гавьтай зүйл өөрчлөгддөггүй гэлээ. За өнөөдөр нарантуул захад цахилгааны монтаж угсралтаас илүү энд тэнд эргэн тойронд хэрэглэж байгаа газ шингэрүүлсэн хийний асуудалд анхаарах хэрэгтэй болжээ. Захын ойр орчмын гэр хороолол хүрээгээ тэлж хашаа байшингаа тулгаж барих усаар удаж байгаа. За галын аюул нүүрлсэн тохиолдолд 8-ачид үйлчлэгээ эрхлэгчдээс гадна ойр орчмыг айл өрөх гээд олон хүн эд хөрөнгө өртөх нөхцөл бүрдсэн. Үүнийг шийдэх гарцсан захыг битүү дээвэртэй болгож худалдаа 8 эрхлэгчдийн эрүүл мэнд амь насыг эрсдлээс хамгаалах хэрэгтэй байгааг түрээслэгчид хэлж байлаа.